Сайн байцгаана уу? Даасрын байна. Өнөөдрийн хаан бичлэгээр та бүхэндээ нэмэлт орлого юу байж болох вэ? Манайх фермерийн аж ахуй эрхэлдэг мөртлөө шингэн сүүгээрээ ганцхан орлого олоод байдгүй. Тааж бас бид нартай адилхан фермерийн үйл ажиллагаа эрхлэх юм бол өшөө өөр олон ямар нэмэлт орлоготой байж болох юм бэ гэдэг тал дээр шин санаа мэдээлэл хуваалцъя. Манайх жишээлбэл мэдээж төлөөсөө орлого олно. Манайх нөгөө махны чиглэл хийдэг болохоор чин эр туглуудаа айлууд маань цэвэр үйлдвэрийн эр туглуудын маань бох таах гэж борлуулдаг, төлөө хөдөлт алдаг байгаа. Үнэний гал уургууд манайд маш ихээр бас хоримтлагдчихэдэг. Үнэний гал уургуудаараа бас зардаг байгаа. Мөн миний хувьд бол фермерийн үйл ажиллагаа эрхлээд үүнийгээ монголчуудтайгаа залуу гэр бүлүүдтэйгээ хуваалцахаар сургалт зөвлөгөө хуваараа гэрээрээ өгдөг байгаа. Мөн дээрэс нь зундаа гадаадын зурчилд маш ихээр ирдэг. Ковидоос хойш одоо сүүлийн 2 жил гадаадын зурчид Монголд маш ихээр ирсэнтэй холбогдуулаад манайх нөө засмал зам дагуу байдаг болохоор гадаадын зурчид ирж фермерийн үйл ажиллагаат их сонирхдаг байгаа. Тэгээд хөөрхөн такстай оруулчин те такстай оруулна, гадаадынхаа бас тип өгнө. Ингээд нэмэлт орлоготой зундаа байж болно. За мөн дээрэс нь тэжээл нэмэртээр борлуулж болно. Эрдэнэшийн дарш бэлтгэхтэй мөн борлуулдаг. Дээрээс нь Улаанбуутай, тэжээлийн Улаанбуутай манайх өөр тариа баргуудаас их хэмжээгээр татцсан үедээ бусад фермерүүдэд арай илүү тэрэмдээд бусад фермерүүдэд бас борлуулад нэмэлт орлоготой байх жишээний. Мөн дээрээс нь би болвол одоо манайх Солонгост олон жил байсан болохоор би онлайн захиалга маш их хэрэгэлдэг байсан. Тэгээд Монголдо ирснээс хойш бол одоо сүүлийн үед та бүхэн мэдж байгаа бах. Pinduoduo Taobao-гоос онлайн захиалга ихэвчлэн хийгээд амьдардаг байгаа. Тэгээд дотороо каргоогоо авчдаг. Тэгээд хүмүүс Pinduoduo Taobao гэх мэтчлэн хятад сайтаас захиалга хийгээд хүмүүс фермерийн тоног төхөөрөмж, фермертэй хэрэгэлдэг жижиг сажиг багааж янз бүрийн хэрэглэлүүдийг хүмүүс захиалж бас өвч нэмэлт орлого байж болно. Гэх мэтчлэн миний хувьд бол зөвхөн сүүнээсээ гадна өөр өшөө ингээд 4-5 төрлийн нэмэлт орлоготой амьдарч чаддаг байгаа. Тэгэхээр та бүхэн миний санаанаас бас өшөө илүү гой санаанууд олоод нэмэлт орлоготой фермерийн үйл ажиллагаа эрхлээд цэвэр агаарт амьдарч боломжтой шүү.